Энэ удаагийнхаа бичлэгээр 2021 оны Өмнөд Солонгосын драм төрлийн Fighter киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Дэлхийн хамгийн шилдэг хэл эзэмших аргачлалуудыг Монгол хүний оюуны хязгаарт нийцүүлэн Octo Learn application аль биесээр таны хүлээлтийг дагуулan хэрэглэн нэвтрлээ. Сонирхолтой түүхүүд уншингаа AI туслахтаа бүхий л түвшинд харилцсан дэлхийн хэмжээний харилцаа итгэлийг өөртөө бүтээ. Build a good habit anywhere, anytime. Энэхүү түүх маань Жина гэх хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу дөрвж ирсэн охины түүхийг өгүүлнэ. Жина Солонгост дөрвж ирсэн өдрөөс хойш саргаруу дасан цогцох сургалтанд суусны эцэст Сөүл хотын захад өөрийн гэсэн өрөөтэй болж чаджээ. Өрөө Жина охинд хоосон бас жимээ аниргүй санагдана. Жина өөрийн гэсэн эд зүйлсээ цүнхнээсээ гаргаж байхдаа хамгийн түрүүнд нууцаар хил нэвтрүүлж өгсөн зуучлагч руугаа залгаж эцгийнхээ талаар асуув. Жинагийн хүсэж байгаа зүйл бол эцгийгээ Өмнөд Солонгост авчрах. Зуучлагч тодорхой хариу өгөөгүй ба олон зүйл бодоод байлгүй мөнгө сайн хураахыг анхааруулна. Удалгүй Жина анхны ажилдаа орлоо. Жижигхэн хоолны газарт хийх ажил нь хизээч дуусшгүй мэт. Жина өглөө босож гүүгээд хөнгөө хоол идэж дараа нь ажилдаа яваад шөнө болтол ажиллана. Түүний уйтгартай амьдралд онцгийн гоцгойд зүйл үгүй. Тэрээр автагаа ярих үедээ өөрийгөө сайн байгаа бас юунд ч санаа зовох хэрэггүй гэх мэтээр худлаа ярив. Үүндээ Жина хинт ч анзаарахгүй байгаа мэт асар их ганцаардлыг мэдэрч нэг л цаг хугацаанд гатсан мэдрэмжийг авсаар. Жина илүү их мөнгө олж эцгийгээ авчрах нь хамгийн ихний зорилго байсан болохоор зуучлагчтайгаа холбогдож өөр ажил олж өгөхийг хүсэв. Зуучлагч караокед дуулах ажил санал болгоход Жина татгалзсан. Тэрээр дахин өөр ажил асуухад зуучлагч түүнд нэгэн боксинг жимд цэвэрлэгч жижүүр хийх ажил санал болгосноор Жина огтхон ч эргэлзэлгүй зөвшөөрч маргаашнаас нь ажиллаж эхэллээ. Түүнийг маргааш өглөө нь боксинг жимдэр очиход Тайсу гэх залуу угтаж ав. Жина хүнд хэрэгслүүд зөөж тамирчтай үлдээсэн зүйлсийг хурааж бас шал уугаана. Жинаг цэвэрлэгээ хийж явах үед хэдэн эмэгтэй боксчин орж ирээд бэлтгэл хийж эхлэх ба Жина хэсэг завсарлаад тэднийг ажиглав. Тэдний хөдөлгөөн бас өөртөө ихтэй байдал нь Жинад шууд таалагдана. Тайсу Жинаг тэднийг хараад байгааг нь анзаарч түүнээс сонирхож байгаа эсхийг нь асуухад Жина үгүй гэж хэлчихээд буцаад ажилдаа оров. Хуцсал хөрөөнд цэвэрлэгээ хийж байх үед Жими хамгийн сайн боксчин бүсгүй болох Юнсио өөрийнхөө алга болсон бэлийг асуухад Жина хураагаад тавьчихсан гэдгээ хэлнэ. Улмар Юнсио илт ундууцаж хүний зүйлсэд хүрэхгүй байхыг анхааруулхад Жина уучлалт гуйлаа. Энэ жоохон үл хүндэтгсэн харилцан яриа Жинад хүчтэй нөлөөлж дасан зогцохгүй байгаа мэдрэмж нь бүрч нэмэгдэх шиг. Орой болж ажил дуусах төхөх үед Тайсу Жинад Жимээ яаж хаахыг нь зааж өгөв. Тайсу гэрт чинь хүргэж өгөх үү? Хэмээн асуухад Жина гайхтагч эвтэйхэн татгалзсан. Жина гэртээ ирэх үедээ нэгэн этгээд гаж хөрштэй тааралдав. Хөрш залуу дур зоргоороо гарт нь хүрч хамт ууцгаая гэж хэлэх ба Жина түүнийг тоолгүй гэрлүүгөө орох гэхэд хөрш залуу түүнийг тэрвэрч бараг л гэрлүү нь дайрч орох шахлаа. Улмар Жина түүнийг зохиж унгаад гэрлүүгээ яваад орчихов. Жина хаалгаа төгчсөн хойнооч тасралтгүй хаалга руугаа гүлэрч болсон явдлаас тэрээр хангалттай их айжээ. Маргааш өглөө Жина хамгийн түрүүнд жим дээрээ очиод хийх ёстой ажлуудаа эхнээс нь хийв. Өдөр болоход тэрээр эмэгтэй боксчдыг бэлтгэл хийж байгааг нь дахин хараад суухад Тайсу ирээд сурмаар байна уу хэмээн дахин асуух ба Жина эргэлзэн. Жина бэлтгэл хийх мөнгө байхгүй гэдгээ хэлэхэд Тайсу өдөрт нэг цаг үнэгүй дасгалжуулж өгье хэмээн толгоогоо илээд хэлэхэд Жина баярлаж шууд л зөвшөөрөв. Жинад энгийн зогсолт хөлийн хөдөлгөөн хамгаалах өрөлт гэх мэтийг зааж эхлэхэд Жина заасан болгоныг нь маш амархан сурч Тайсу тэр дороо л Жинаг өмнө нь тулаанаар хичээллэж байсан гэдгийг нь ойлгоно. Жина ч өмнө нь цэрэг байсан гэдгээ бас тулааны мэдлэгтэй гэдгээ тайлбарлав. Тайсу халаалт маягаар спарринг хийхийг санал болгоход Жина татгалзсан. Тэр шин Жина гэртээ ирэхдээ өнөөх гаж хөршөөсөө айж бараг л гитэх шахуу гэртээ орлоо. Гэртээ орсон хойнооч байн хаалга руугаа ширтэн. Удалгүй хаалга чанга тогших чимээ гарч Жина хаалгаа нээхэд өнөөх хөршин хүзүүгээ ороочихсан эмнэлгийн бичиг сарвайж төлбөр нэхэж эхлэв. Жина татгалцахад гаж хөршин цагтаа дуудана гэж гонжрох ба өөрийн байр суурь цагаач гэдгээ мэдж байгаа Жина эмнэлгийн төлбөрийг авч үзнэ. Түүний зүрх зогсох шиг л боллоо.
Өдий хүртэл цуглаасан хамаг мөнгө нь ганцхан төлбөрт л явхаар байв. Жина аргагүй эрхэнд зуучлагчтай холбогдож өөрийн төрсөн ээжийнхээ гэрээг заалгаж авна. Өдрийн цагаар Жина ээжийнхээ гэрт очиход маш боломжийн байшин байх бөгөөд түүнийг гадаа зогсож байгааг анзаарсан Анна гэх охин ямар хэрэгээр ирснийг нь асууж гэртээ орохыг өрөв. Дотор ороход ээж нь аль хэдийн шинэ амьдрал эхлүүлсэн байх бөгөөд тэр одоо нөхөртэй бас өөр нэг охинтой болжээ. Анна ээжээсээ Жинаг хэн болохыг асуухад төрсөн ээж нь Жинаг өөрийнхөө нэг танилна гэж хариулав. Бодит байдал хэрцгийг ойлгосон Жина өөрийн төрсөн ээжийг орхиж явсан гэр бүлгүүгээр жаргалтай амьдарч байгааг нь хараад шууд л босоод гарахаар шийднэ. Гэтэл ээж нь хүлээж байхыг хүсээд төрөвчнээсээ мөнгө гаргах үед Жина аль хэдийн явчихсан байлаа. Жина мөнгөний төлөө ирээгүй. Олон жил хараагүй санаж ирсэн ээж нь түүнийг хараад баярлах байх гэж тэр төсөөлсөн байх. Маргааш нь Жина ажил дээрээ ирээд цэвэрлэгээ хийж байгаад удахгүй болох гэж байгаа сонирхогчдын боксing тэмцээний зарлалыг олж гарав. Жина хэсэг харж байгаад буцаад ажилдаа орно. Түүнийг зарлал харж байгааг Тайсон анзаарч Жимийн үндсэн дасгалжуулагч дээр очиод Жинаг бэлдэж тэмцээнд оруулъя гэж санал болголоо. Дасгалжуулагч Жинаг дуудаж уулзахад Жина өөрийг нь тэмцээнд бэлдэх гэж байгааг ойлгоод огт ярилцалгүйгээр татгалзав. Ажилд харахад Жина анир чимээгүй хоосон гэртээ ирээд боксing тэмцээн үзэж эхлэнэ. Жина өөрөө зөвшөөрөхгүй л байгаа болохоос түүний бүхий л зүрх сэтгэл нь үүнийг хийхийг хүсэж байв. Яагаад ч юм түүний амьдралд итгэл найдвар гэх зүйл үгүй мэт. Гэгээ ороогүй байхад Жина сэрээд хамгийн түрүүнд жим дээрээ очиод Мишок нүдэж эхэллээ. Энэ үед үндсэн дасгалжуулагч жим дээрээ унтж байсан ба Мишок нүдх чимээнээр сэрж Жинаг ямар сайн хөдөлгөөнтэй бас хүчтэйг нь хараад бараг л цочирдлоо. Жина дасгалжуулагч өөрийг нь харж байгааг анзаараад сандарсандаа бэлигээ тайлаад гарч зогтаахан тэр. Өдөр нь тэрээр санаа зовсон байдалтай ажил дээрээ ирэхэд дасгалжуулагч нь шууд л түүнийг дуудаж Юнсиотой спарринг хийхийг шаардав. Жина яахаа мэдэхгүй зогсож байтал Юнсио бусад боксчдтай нийлээд Жинаг шоолж байлаа. Бүр дасгалжуулагчаас яагаад цэвэрлэгчтэй боксдуулах гээд байгаа юм гэж асуув. Улмаар Жинагийн уур нь хурж спарринг хийхээр шийдлээ. Нөхөрсөг тулаан тимч таатай эхэлсэнгүй. Юнсио зогсоо зайгүй довтолж Жина хамгаалахаас өөр зүйл хийсэнгүй. Жина эхлээд газарт унсан ч бууж өглгүй босоод Юнсиог унтлан цохилоо. Жина үргэлжлүүлэхийг хүсэхэд Юнсио түүнийг нойлоо цэвэрлэ гэж доромжлоно. Нөхөрсөг тулаан хэрүүл болж эхлэхэд дасгалжуулагч цагнаж спарринг дуусав. Хувцсал хөрөөнд дамсгаад нь суух Жина Юнсио болон бусад октод өөрийг нь хойд солонгосоос ирсэн цагаач гэх мэтээр доромжилж байгааг сонсон. Жинагийн уур дээд цэгтээ хөрч шууд л дасгалжуулагчийн өрөө рүү ороод тэмцээнд орвол яах талаар асуув. Дасгалжуулагч тайлбарлана. Тэмцээнд амжилттай оролцох юм бол спонсортой болж мөнгөтэй болно. Бүр цаашлаад мэрэгжлийн тамирчин болох боломжтой гэв. Удаан бодсны эцэс Жина оролдож үзэхээр шийдлээ. Тэмцээнд үлдэх эхний өдөр Тайсо төвөнд боксing пүүз бэлгэлснээр ширүүн бэлтгэл эхэллээ. Сарын дараа гэхэд Жина анхны тэмцээндээ орж дасгалжуулагч түүнд анхны тэмцээн болохоор туршлага сайн судлахыг даалгав. Хожигдох нь хамаагүй. Тийм ч чухал биш. Жина ялагдах гэж бэлтгэл хийгээгүй. Оройн Жина дасгалжуулагч болон Тайсотой хамт сөөжөө ууж хоол идцгээв. Жина эхний шатандаа ялагдаж хасагдаад сэтгэл санаагаар унсан байхад Тайсо болон дасгалжуулагч хоёр юу ч болоогүй мэт хөхрөлцөөр. Жина тэднийг орхиод явах гэж байсан ч гэнэт бодлоо өөрчилж буцаж ирээд хамтдаа хооллоно. Одоо энэ бүхнийг орхих юм бол сарын турш урсгасан хөлсөн юу ч биш болж үлдэн шүү дээ. Маргааш нэхэд Жина аль хэдийн жим дээрээ ирчихсэн бэлтгэлээ хийж байлаа. Түүний гар нь буларч хөхөрсөн ч Жина догт хамаагүй. Яагад гэвэл тэр амьдралдаа анх удаа өөрийг нь аз жаргалтай болгох зүйлийг олж авсан болохоор тэр. Нэг удаа Жинаг бэлтгэлээ хийж байх үед Тайсо төвөнд парк дээр очиж тоглох санал тавина. Жина зөвшөөрч Тайсо түүнийг парк дээр авчирхад Жина паркын тоглоомуудыг хараад хүүхдэд зориулсан зүйл байна гэв. Тайсо хариуд нь хүн болгон хөгжилдөх хэрэгтэй гэж хэлээд түүнийг ятгаж чадлаа. Тэр өдөр Жина амьдралдаа анх удаа хинээс ч санаа зовхгүй чөлөөтэй инээж хүсснээрээ цагийг хөгжилтэй өнгөрөв. Тэр дартс тоглож үзэхэд асуудалгүй амтны жихож ба үргэлжлүүлэн тоглож хамтдаа шек хүртэл ууж үзв. Энэ хамтдаа өнгөрөөсөн жаргалтай цаг хугацаа нь Тайсод итгэх итгэлийг өгч Жина аажмаар түүнд татагдана. Жинагийн бэлтгэлнээ сайжирч өдөр ирэх тусам
мэрэгжлийнх болсоор байлаа. Юнсио дараагийн тэмцээнд өөрийнх нь оронд Жина орох болсныг сонсоод бачууртлаа уурлаж шууд л Жимээсээ гарна. Нөгөө талд Жина үргэлжлүүлэн тэмцээнд орж тасралтгүй ялсаар. Түүнээс ярилцлага хүртэл авч хойд солонгосоос ирсэн авьяаслаг боксчин эмэгтэй төөх дорхнол олонний анхааралд хүрэв. Энэ мэдээг олж сонссон төрсөн ээж нь Жина дээр ирээд уулзах гэсэн боловч Жина ээждээ ойртох боломж олголгүй хідэн үг сольсон болоод тэдний яриа өндөрлөнө. Оройн гэртээ ирэхэд зуучлагч хүлээж байх ба аав нь дүрх гэж байгаад хятадын хил дээр баригдсныг хэлв. Зуучлагч одоо аавыгаа авчирмаар байвал бүрч илүү мөнгө олох шаардлагатай болно. Гэхдээ Жинагийн гэрэлтж байсан амьдрал нь тэр дороол сүүдэрт автана. Жина өглөө босож бэлтгэлээ хийж дуусгаад өдөр нь ээж дээрээ очиж тусламж хүсэх гэсэн боловч очиж уулзах зориг нь хүрсэнгүй. Ээж нь ч гэсэн түүнийг олж харсан ба мөн ялгаагүй уулзсангүй. Боксинг жимдэр хоёр дасгалжуулагч хоорондоо ярилцах бөгөөд Жинагийн дараагийн учраа нь жимээ орхиж явсан Юнсио байж таарав. Юнсио асар их өс сансандаа маш сайн бэлтгэл хийсэн бололтой. Дасгалжуулагч энэ тулаан болох нь цаг хугацааны асуудал гэж мэдж байсан ба давуу тал нь гэвэл энэ тулаан Жинагийн бэлтгэл хийж дассан жим дээр нь болохоор товлогдсон юм. Тулаан эхлээд сайн явж байсан ч Жина үзэгчдийн дунд ээж нь сууж байгааг хараад хөшиж орхино. Энэ жоохон сатаарл нь Юнсиод хүнд цохилт хийх боломжийг олгосноор харамсалтай нь энэ тулаанд Жина хүнд цохилтоор ялагдлаа. Тэмцээний дараа Жинагийн ээж нь ирж түүнтэй ярилцах гэж оролдоно. Ээж нь Жинагаас зүгээр эсхийг нь асуухад тэрээр тулааныг нь ирж үзээд садаа боллоо гэж хариулав. Ээж нь тухтай газар очиж ярилцъя хэмээн Жинагийн гарнаас нь бариад гуйна. Жина уурлаж хэлэх зүйл байхгүй гээд гарах хүчтэй татхад ээж нь хойшоо унахта хан хүчтэй мөргөө тухайн алдах нь тэр. Улмар Жина дасгалжуулагч болон Тайсо хоёрын хамт ээжигээ эмнэлэгт түргэж хариуг нь хүлээгээд сууж байтал ээжийнх нь шинэ нөхөр болон охин Анна нь ирэв. Тэднийг харсан даруй Жина нүрээ буруулаад явах гэсэн боловч Анна араас нь гүйцэж очоод ямар учиртай хүн болох ээжд нь юу хийсэн юм гэж шалгааж эхлэв. Жина сандарсандаа Аннагч басаад үлхээд эмнэлгээс гарч яв. Ганцраа алхаж байсан Жинагийн араас Тайсо гүйж ирээд чи үүрд зүгтаагаад байж чадахгүй. Одоо асуудалтайгаа нүр тулах ёстой гэлээ. Жина дотор нь хуралдсан бүхэл гомдлоо ил гаргаж ээж намайг 12 настай байхад орхиж явсан. Тэгээд энд ирээд илүүдээр амьдралыг бүтээсэн байна. Энэ олон жил ядаж ганц ч удаа холбогдоогүй гээд Тайсог орхиж цаашаа алхана. Жина гэртээ ирсэн хойноо хуцааж солилгүй тэр чихтэй шүршүүрт сууж төрч гисэн энэ бүхнээс холдох гэж оролдов. Тайсо гэрт нь ирээд хаалгыг нь удаан тогшсон ч Жина хаалга тайлсангүй. Тайсо залгахад Жина мөн ялгаагүй уцаач авсангүй. Орон Жина яаж шичээсэн унтаж чадахгүй байсан тул тэрээр хувцлаж гэрээсээ гараад жим рүүгээ алхана. Жим дээр дасгалжуулагч нь сууж явах ба Жинад хундах сөөжүү хийж өгөхөд тэр шууд л уулаа. Удалгүй гаднаас Тайсууч орж ирэв. Тэдний хинэн ч ам нээлгүй гуруулаа огт дуугарахгүй л суусаар. Тайсуу гинэт ам нээж Жинагийн ээж нь сэрээд өөрийгөө шатнаас унсан гэж эмчит хэлснийг хэлэхэд дасгалжуулагч намуухан хоолойгоор байнга хүчтэй байх гэж тэрэггүй. Үнэхээр шархалж байвал чи уйлж болно шүү дээ гэв. Улмар Жина маш чангаар уйлж эхэллээ. Маш удаан хуралдсан зүйл нь анхудаа гарч байгаа нь энэ бөгөөд түүнд инэл хэрэгтэй байж. Маргааш нь Жина ээж дээрээ очихдоо гэр бүлийн зураг өгөв. Ээж нь хэлэхдээ түүний хамгийн жаргалтай байсан үе нь Жинаг төрөх үед байсан гэж хэлээд мөн түүнтэй хамт далайн иргэн элсэн дээр алхдаг байсан үе дурсан. Үүний дараа ээж нь тосгоно орхиж явсан бяцхан охины үлгэрийг ярьж өгөв. Тэр охинд хот руу очиж хангалуун амьдрах боломж олдсон. Охин гэр бүлдээ эргэж ирнэ гэж амласан боловч хотод очисон цагаас бүх зүйл өөрчлөгдөж охин буцахыг хүсэхэ болсон ажээ. Ээж нь өөрийнхөө тухай ярьж байгааг Жина маш сайн ойлгож байсан бөгөөд ээжийг орхиж гарахаас өмнө хэдэн 7 хоногийн дараа түүний мэрэгжлийн анхны тулаан болох гэж байгааг хэлээд хүсвэл ирж үзэж болно шүү. Гэхдээ ээж нь нулимс туслуулан заавал үзнэ гэж амлана. Эмнэлгийн гадна Тайсо хүлээгээд зогсож байх ба Жинаг гарч ирэхэд нэг жихвчээ Жинагийн жихэнд нь зүүж дуу сонсоолов. Тэд хэсэг чимээгүй ширтэлцэхэд Жина далай хармаар байгаагаа Тайсод илэрхийлнэ. Тайсо ч гуйсан ёс орон тэр орой Жинаг дагуулад далайн ирэг дээр авчирлаа. Жина далайн усаар нүүр үсээ норгоод амар амгаланг мэдрэнэ. Тэд ирэг дээр удаан сууж далайг ширтээд үүр цайж буцах цаг болоход Жина Тайсогоос өөрт нь сайн эсхийг асуув. Тайсо
Анх танилцах үедээ л сайн болсон гэж хэлэхэд Жина буруу хараад хаанаас ирснээ сануулна. Гэтэл Тайсо хүний өнгөрсөн хинт ч хамаагүй гээд Жинагаас найз охин минь болох уу гэж асуухад Жина хэсэг бодож байгаад толгой догтлоо. Үүр цайж нар мантахад Тайсо Жинагийн уруул дээр нь анх удаага үнсэв. Олон сар төвлөрч дасралтгүй бэлтгэл хийсний эцэст Жинагийн мэрэгжлийн анхны тулаан болох өдөр ирэв. Үзэгчдийн дунд ээж нь дүү Аннагийнх нь хамт ирчихсэн сууж байлаа. Урт хонглоор алхаж нэрээ зарлуулахын өмнө Жина үзэгчдийн дунд суугаа ээжигээ олж харна. Жина бодно. Тулаанч байна гэдэг тулаан болгонд ялах биш, хөл дээрээ бат зогсох. Амьдрал чамайг яаж зохиж унгаах гэж оролдсон хөл дээрээ бат зогсохын тулд хичээх ёстой. Эдгэр үхсийг бодох Жина ээжийнхээ зүг удаан ширтэж байгаад үл мэдэгдэхүй цэнэмсэглэж байгаагаар кино төгсдөг. Тийм ээ. Амьдралд ямар ч хэцүү зүйл тохиолдож шантарч бууж өгмөр байсан ч хэсэгхэн хугацаанд амарч хүчээс илбээд буцаад хөл дээрээ босоорой. Амжилт. Дэлхийн хамгийн шилдэг хил эзэмших аргачлалуудыг Монгол хүний оюуны хязгаарт нийцүүлэн Octolern аппликейшн аль биесээр таны хүлээлтийг дагуулan хэрэглэн нэвтрлээ. Сонирхолтой түүхүүд уншингаа AI туслахтаа бүхий л түвшинд харилцан дэлхийн хэмжээний харилцаа итгэлийг өөртөө бүтээ. Build a good habit anywhere, anytime.